За хай. Бид дээрээнд ирсэн байна. Одоо цаг 11 цаг болчихно. Тэгээ ер нь бол автобусаар эртхэн гарсан тул та ер нь гайгүй эртхэн ороод ирлээ. Тэгээ одоо 2 цагаас Бээжин автобусанд суугаа явна. Билет авцсан. Тэгээд одоо нэг энэ хайр жоох юм үзэж байгаа л тэгэл Бээжингийн өндөө суугаад орой шөндөө баг бийж орох хаа. Эндээс баг 9 цаг гаруй явахаар байсан. За тэгээд юу нэг юм хэлэхэд юу байсан? 90-ээс Бээжин рүү явах автобус нэгдэлтэй болохоор 240 он авцаа байсан. Тэнгүүтлээ хоёр талыгаа авчингууд л эрт авчингууд л шууд 420 оноор хоёр талынхаа билетийг авчих юм лээ. 240 оноор нэг талыгаа авахгүйгээр зөв шууд эндээсээ хоёр талынхаа уудлаа 420 оноор авсан арай хэмтгий санагдсан. Мика боловчвол дандаа Мика хасаага марчсан да. Энд тэгээд нөгөө нэг 90-ийн ер нь төвд байдаг. Дэн заварт өний энд явж байна. Тэгээд одоо эндээсээ KFC явах гээд алхаж байгаа. Тэгээд амар хөтөн байсан. За тэнд бидний мэддэг KFC харагдчих. Орж идцгээе. Бид 3 сая KFC-гээс 3 бүргэр нэг дахин багтаасаа. Тэгээд нэг 2 ухамтай авахд нэг 130 хэдий оноллоо. За дууссан очоо. Тэгээд автобусандаа суухаас өмнө нэг юм мэдчихээд тэгээд одоо автобусныхаа бодол руу буцаад явж байна. Бээжингийн автобусанд сууцсан явж байна. Тэгээд би одоо хамгийн тухгүй суудлын дээр нь тарцсан. Айгу тэнэг байна. Тэгээд одоо энэ автобустайгаа бараг 10 цаг явж хүрнэ. Тэгээд ер нь л анх удаа автобусаар явж үзэж байгаа. Тэгээд яг энэ миний суудлал бүр айгу тэнэг байна. Ерөнхийдөө бол нэг аялын том автобусыг ингээд 3 хуваагаад 3 ортой. Тэгээд тэр нь 2 давхартай. Тэгээд би яг голын орон дээр таарсан. Тэр нь амар онцгой байсан. За тэгээд ер нь оройхон замдаа нэг бүфет хоолны газар орт юм билээ. Энэ нэг хүний 35 юу нисэн. Тэгээд үнэхээр хоол нь бол үнэхээр бүр онцгой байсан. За бүгдэнд нь өглөөний мэнд. Бид тэд өглөө автобус нь өглөө биш шөнө бараг 1 өнгөрөөгөөд Бээжинд ирсэн. Тэгээд автобусандаа унтж байгаад сая 5 өнгөрөөгөөд сэрээд тэгээд автобуснаас буугаад метроны буудлын дээр очиод тэгээд буудлын руугаа явах гээд метро цугаа ер нь явж байна. Тэгээд бид өмнө яг Солонгост явж байхад Солонгосын метро ер нь гайгүй ойлгоход амархан байсан байхгүй. Бээжинг болохоор яг л тэрнтэй адилхан юм байна. Тэгээд ер нь бол урьдчилан автобусанд амар хөтөн тэгээ сайн унтчихтаагүй. Тэгээ нэг шал дэлбэрсэн л юм явж ин да. За тэгээ үтэж буудалд очиод уулзцгаая. Ингээд буудалд ирсэн байгаа. Тэгээд өрөөний танилцуулга хийгээд ер нь харуулчихъя. Тэгээ энэ буудлыг болохоор трипээс захиалсан. Үнийг бас хажууд нь оруулчихъя. Тэгээд айгуу гоё цэвэрхэн тухтай гоё буудал байсан. Буудлын хувьд бол үнэхээр амар таалагдсан. Тэгээд буудалд орж ирээд нэг ганц 2 цагийн нойр аваад нүрээ будаад тэгээд буцаад гарсан байгаа. За бид одоо буудлаас агараад метронд суухгүй хүлээгээ зогсож байна. Тамины талбай орноо. Метро мэн нэрчлээ одоо сууцгаая. Өөр метронд дамжиж суух гад юу нь л явж байна. Тэгээд 2 метро дамжаад явж байгаа. Одоо эндээсээ ганц суугаал тэгэл Тамины талбай очино. Тамины талбайг үзэх гэж утсан чинь шинэ жилийн үеэр хятад нь өөрснөө амир их ордог болж таарад амир их очиртой. Дээрээс нь пассвортаа үзүүлж ордгийг мэдэхгүй пассвортаа үлдээгээд гарцсан. Тэгээ ер нь Тамины талбайг үзэж чадаагүй. За тэгэл Тамины үзэж чадаагүй хүмүүс чинь нэг ойрхон байдаг шопинг хийх дэлгүүрүүд моолууд ихтэй газар ороод тэгээ ер нь бол тэрүүгээр бүт өдөржингөө хийсэн. Гадаа амир. За тэгээ шопинг молоор хэсэж явж байгаад нэг шоколадны музей олж орсон байгаа.
энд харагдаж байгаа одоо энэ бүхэл зүйл нь шоколадаар хийгдсэн гэсэн. Тэгээ энэ ер нь бол нэлээд хүргэн бас сонирхолтой юм байна лээ. The next morning. За өглөөний минь энэ өдөр бүгдээрээ Ван Гогийн музей очиж үзэн. Тэрнээс өмнө эхлээд өглөөний бүфэ цанд ороод тийм гараа гоож бэлэн болоод тэгээ бүгдээрээ музейг очиж үзнэ. За тэг бичлэгтэй хамтгаарай. Буудлынхаа өглөөний цанд орох гаргаж байна. За тэгээ доош очиж. Буудал маань гоё байсан ч гэсэн бүфэд сайн яг л нэг хятадуудад зориулсан хятад хүмүүст зориулсан л хоолнууд байсан дөө. Идэж чадгаар юм ер нь айгүй цөөхөн. Гэтэ яг вэ даагүй. Гэтэ бүфэд тэрнээ нэг хэдхэн хоол байсан. Тэр нь айгүй онцгой байсан. Би та хэдэд буудлынхаа ойр орчмыг нэг аль танилцуулъя гэж бодлоо. Яг манай буудлын хажууд Макдоналдс байгаа. Тэгээ манай буудал болохоор энэ байна. Дээшээ бараг 8 давхар. Тэгээд урталтаа нэг юм хүнсний дэлгүүртэй. Тэгээ өөр ийшээ ер нь 50 дөө. Дээшээ болохоор зам руугаа гарчихна. Метроны буудал, автобусны буудалтайгаа ч харах уу. Автобусны буудал болохоор тэнцээ харагдчихна. Метроных нь болохоор тэр. Тэгээд ийшээ зам гараад KFC-тэй. Нэг хинэвт ер нь өндөр байрлал гэдэр байхгүй. Тэгээ ер нь төвөөсөө жоохон зайтай. За тэгээд буудал руугаа буцаад орчих. Хүлээлгийн хэсэг нь ерөнхийдөө нэг ингэж харагдчихээн. Тэгээд айгүй ер нь тухтай, цэвэрхэн. Тэгээд энэ болохоор манай буудлын ер нь бол туслах ажилчин гэж хэлж болно. Энэ нөхөр тэгэл хоол хүргэлт мөргөлтийнх нь хоолоо хийгээл тэгэл өрөөнд нь хүргээд өчт юм билээ. Үнэ амар. Ингээд дээш гараад ирсэн. Энэ манай буудлын ер нь бол 3 давхрын ингээд коридор нь бас айгүй цэвэрхэн харагдаж байгаа. Тэгээ ер нь нэлээд том буудал. За одоо бүгдээрээ метронд суугаад тэгээ Ван Гогийн арт музей гэдэг юм байсан. Тэрийг очиж үзцгээе. За тэгээд очиод уулзцгаая. Нэрийг нь юу гэдгийг сайн мэдэхгүй нэг юм гудмаар яваал гэсэн Ван Гогийн хоёр очих гэсэн чинь локейшн яг энэ дундуур заагаад тэгээд яваалсан. За тэгээд эцэст нь явсаар агаад Ван Гогийнхоо арт музей дээр ирсэн. Одоо ингээд доошоо би 2 давхарлаа бууж байна. За тэгээд эцэст нь нөгөө музейд орж ирсэн. Энэ ингээд үүдээр орж ирэнгүүт л танилцуулга маягийн юм байсан. Тэгээд ерөнхийдөө бол надад бол амар гоё исэн. Эдийн жоохон жижигэн ч гэсэн үнэхээр таалагдсан.